Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын амнаас хандлагаа өөрчлөлт багц ажлыг бол 2018 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд бас нэлээд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд улс орон даяар хэрэгжүүлээд явж байна. За хамгийн сүүлийн үед Хоггүй цэвэрхэн Монгол аян өнгөрсөн 2019 оны 8 сараас эхэллээ. Хамрах хүрээ нь ямар байгаа бол үр дүн хэр гарч байна? Өнгөрсөн 2019 оны 8 сараас эхлээд 20 оны 6 сар хүртлийн хугацаанд 10 сар энэ 10 сарын хугацаанд 10 өөр ажлыг одоо Хоггүй цэвэр Монгол аяны хүрээнд хийгээр төлөвлөсөн. За өнгөрсөн жилийн ажлаас гэх юм бол өнгөрсөн жилийн 8-9 сарууд бол хогоо цэвэрлэе. Ил задгай байгаа хогоо идлээс ангиж ирэх гэсэн үрэттэйгээр бол улсын хэмжээнд ажил зохион байгуулсан. За энэ ажил зохион байгуулалт бол урьдчилсан байдлаар нийтдээ байгаль дээр 9000 тонн хог хаягдлыг хаягтаас бол өртсөн сэргийлж чадсан байна. За нийслэлийн хэмжээнд гэх юм бол нийслэлийн 9 дүүрэг энэ арга хэмжээнд оролцсон. Энэ дэр гэх юм бол нэг өдрийн одоо ихтлэгээ цэвэрлэх өдрийн арга хэмжээгээр 1800 тонн хог хаягдлыг бол цэвэрлсэн байна. За байгаль орчны яам, тэгээд Цэнгэн ус нөөц байгаль хамгаалах төв, тэгээд GCI байгууллага болон томоохон компаниуд болох MCS Coca-Cola компанитай хамтраад хамгийн сэлб голын орчмыг нэг өдөр цэвэрлэхэд 21 тонн хогийг бол бид нар англи ялгаж түүж хогийн эдэлтийн зэг дээр авчихсан. За үүнээс бол 2 тонн бол дахин ашиглах хогийн эдэл бол англи ялгаж түүж нэг одоо дараагийн тэр хог дахин боловсруулах үйлдвэрүүд бол хөрвүүлсэн байна. За өнгөрсөн жилийн гэх юм бол ер нь Баруун аймагуудын итэг оролцоо энэ аянд бол нэлээд идэвхтэй сайн оролцож байна. За Улаанбаатараас гэх юм бол Улаанбаатарын Багнуур дүрэг бол бас нэлээд сайн идэвхтэй оролцож байна. Ер нь аяны хүрээнд одоо гол хүрх үр дүн бол мэдээж хог хаягдлыг одоо их усэрт нь англи ялгах тийм ээ хогийг хогийн зэгт нь хаях асуудал яригдж байгаа шүү дээ. Сая таны ярьснаар бол одоо 2 тонн дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг бас ялгасан гэдэг гэж байна. Дахин боловсруулах үйлдвэрүүдийн тухайд хичнээн хэмжээгээр байгаа бол орон нутагт гэхдээ ер нь энэ арга хэмжээнүүдийг идэвхжүүлэх хүрээнд ямар ажлуудыг хийж байна? За дахин боловсруулах үйлдвэр тоног төхөөрөмж гэх юм бол орон нутагт бол байгаа. Гэхдээ энэ аяны хүрээнд 8 аймаг дээр бол хог дахин боловсруулах зорилттой прессэн англи ялгах тийм тоног төхөөрөмжийг бол бас болгон төвшөнд хөрөнгө оруулалт яамнаас хийж 8 аймагт бол хүлээлгэж гисэн байгаа. Гэхдээ бас тоног төхөөрөмж хүлээлгэж гисэн гадна сургалт судалгааг хийж ямар байдлаар ашиглах уу, яаж ашиглах уу гэдэг сургалтыг бас давхар хийж гисэн юм байна. Хандлага өөрчлөлий багц ажлын хүрээнд одоо ногоон пассворт цэвэрхэн наадцгай, цэвэрхэн шинэлцгээе гэдэг аянууд явагддаг. Ер нь энэ хугацаанд одоо өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ аяны хүрээнд, энэ багц ажлын хүрээнд иргэдийн хандлага ухамсар, байгальд хандах хандлага хэр өөрчлөгдсөн байна? Бас мэдээж тодорхой үр дүн гарч байгаа гэж бодож байна юм. Тэгэлгүй яг мэдээж аян хэрэгцснээр маш их үр дүнтэй байгаа. Хамгийн гол зорилго бол хог хаягдлын тухай үйлийг сурчлах, мөн гэлруутнаас одоо нэмгэн гэлруутыг хэрэглэнээс хассан түүнтэй холбоотой тэр хууль журмаас сурчлах, мөн хог хаягдлыг их усүр дээр англи ялгах, хог хаягдлыг багасгах, мөн зориултын хог хаягдл хийх сав хогийн савтай болох ийм зорилготой байсан. Тэгээ өмнөх хүрээнд цэвэрхэн шинэлцгээ аяныг одоо энэ жилдээ 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Цэвэрхэн наацгай аяныг бол мөн 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Ер нь бол ард иргэд маш олноор хамрагддаг. Тэгээд өөртөө ч гэсэн энэ аянд бол оролцохтой бол дуртай байдаг. Энэ хэрэгцснээр бол хүмүүсийн одоо хандах, хог хаягдлд хандах хандлага нь бол үнэхээр сайжирч байгаа. Мэдээлэл бол маш сайн авч чадж байгаа гэж үзэж байгаа. Хогийг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг асуудал бол дэлхийд дахинд одоо бас эдийн засгийн хамгийн том асуудал болоод энэ Монгол орн ч гэсэндээ сүүлийн жилүүдэд энэ асуудлыг ярьж байна. Цаашид ер нь байгаль орчин аялал жуулчлалын яам, за Цэнгэн усны нөөц байгаль хамгаалах төвөөс энэ чиглэлд иргэдийн ухамсарыг сайжруулах нөлөөллийн ажлуудыг хэр хийхээр төлөвлөж байна. За ногоон пассворт аян бол аль хэдийн олон хүмүүсийн мэддэг аян болсон. Бага насны хүүхдүүдийг өрх бүрт одоо байгаль хамгаалагч бэлтгэх, хогийг их усэрт нь англи ялгах гээд нөлөөллийн ажлууд хийж штэ тийм ээ. Тэгээ
цаашид одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгээд цэвэрхэн шинэлцгээ энийг улсын хэмжээнд бас зохион болгож байна. За энэ жилийн онцлог гэх юм бол одоо ард иргэдийн олноороо очдог, сүсгшин тагтдаг, одоо хадаг яндраа өргөдөг тийм ээ. Ийм газрууд дээр бол илүү одоо тэр газруудыг бол илүү байгалаар нь байлгах, тухайн газар дээр бол ямар нэгэн хадаг, ямар нэгэн хойг хаяхгүй байх талаас нь одоо арга хэмжээ авч ажиллаж байна. Ингэснээр бол энэ жил бол тэр уул хоогоон дээр ямар нэгэн хадаг байхгүй, зөвхөн сүү будаага өргөх иймэрхүү цэвэрхэн болж өнгөрнө гэсэн тооцоотой байна. Мөн энэгээр далимдуулаад бид нар мэдээллийг бол бас иргэдэд нэлээд сайн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зөвхөн одоо байгаль орчны яамнаас цэнгэг усны нөөцөөс одоо энэ байгаль орчныг хамгаалъя гэдэг уриалгыг бол гаргаагүй. Байгаль орчныг хамгаалах төрийн бас байгууллагууд болоод хөдөө орон нутгийн байгаль хамгаалах газрууд хамтран ажиллаж байна. Ер нь орон нутгийн идэвх оролцоо энэ багцаачлуудыг хэрэгжүүлэхэд хэр одоо хангалттай хэмжээнд байна вэ? Тухайлх юм бол одоо хамгийн сайн оролцоотой аймаг, хамгийн муу оролцоотой ч гэдэг юм уу те энэ асуудал бас яригдж байгаа баг. Тийм байна, илүү яг. За цэвэрхэн шинэлцгээтэй холбоотой бол тайлан үүсгэхэд өнгөрсөн жил хамгийн сайн аймаг хийсэн ажил бол одоо Ховд аймаг бол байсан. Ховд аймаг, Өвөр ангай аймаг, Сэлэнг аймаг, Дундгой аймагуд бол цэвэрхэн наацгайгаар нэлээд сайн зөвхөн орон нутгад зохион байгуулж олон хүнд энэ аяныг бол сурчилж олон хүний хамруулсан арга хэмжээсэн. Тэгэхээр иргэдэд мэдээллийг өгөхдөө одоо ямар хэлбэрүүдийг ашиглаж байна? За сүүлийн үед бол мэдээж цахим хэлбэрт болвол шилжиж байгаа маш олон одоо арга хэмжээнүүд байгаа. Тухайлх нь бол ногоон паспорт аян хэр өргөн цар хүрээнд явагдаж байна одоогоор. За яг одоогоор бол ногоон паспорт аян 120 мянган хүүхдүүдийг хамруулад явж байна. За яг ногоон паспортыг гар дээр авсан гэх юм бол 62 мянган хүүхэд байна. Гэтэ энэ гар дээр гэдэг нь цаас хэлбэрээр. За мэдээллийг бол байгалийн холбоотой, танин мэдхийн байгалийн хамгаалалттай холбоотой мэдээллийг бид нэр цаас хэлбэрээр өгчээсэн бол өнгөрсөн жил ногоон паспортыг бид нар аппликейшн цахим хэлбэрт оруулсан байгаа. Ингэснээр илүү цаг хугацаа хэмжсэн, амун эдийн засгийг хэмжсэн мэдээллийг бол цаг алдалгүй түргэн шугам өгөх боломжтой болсон. Үүгээрээ дамжуулаад бид нэр 2022 он гэхэд нийт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 30%-ийг ногоон паспорт аянд хамруулахаар бол бэлтгэл ажиллагаа хангаад ажиллаж байна. За мөн аппликейшнгаа бид нэр дижитал гэдэг шинэ одоо цэсийг шинээр нэмж одоо хүүхдүүд хавар намар бүх нийтээр мод тарих өдрүүдэд хүүхдүүд яг газар дээр очиж мод тарихгүй ч гэсэн мод тарих үйлсэд одоо дижитал хэлбэрээр хувь нэмрээ оруулах болцоог нь бол хангаж өгöd байна. Ингэснээр одоо жишээлбэл Ховд аймагт байдаг хүүхд бол тий оноо цуглуулад тэр оноо таарсан оноондоо таарсан одоо мөнгөн дүнгээр шилжүүлээд одоо модыг одоо өөрийнхөө дуртай газар тарьж болохоор энэ газар муудаа гэдэг маань бид хэд байгалийн яамнаас ногоон паспорт ногоон төвлийг бол 21 аймаг 9 төвд байгуулсан байгаа. Энэ төвлүүд дээр түшгэлж энд дижитал төслөө хэрэгжүүлж байгаа. Эко клубын идэвхжүүлэлт болсон ногоон паспорт хамрахыг хүссэн тийм хүлээлтүүд их байгаа. Ганцхан дунд ахалгаангаар гэж бид нар хязгаарлахгүйгээр мөн бага ангийн хүүхдүүдэд мөн оюутнуудад чиглэсэн мэдээллийг бол бас бэлтгэж өргөж байгаа. За баярлалаа.